Хатагтай цаяа идэвхтэй 59 настай бөгөөд тэрбээр Хятад улсаас хараат бус болохыг хүсдэг ардчилсан дэвшилт намын тэргүүн юм. Тэрбээр ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсныхаа дараагаар Хятад улстай өнөөдрийн харилцаа холбоогоо хэвээр нь хадгалах бөгөөд Бээжин Тайванийн ардчлалыг хүндэтгэх хэрэгтэй гэдгийг хэлсэн байна. Мөн тэрбээр Бээжин Тайван улсууд ямар ч өдөөн хатгалгын шинжтэй үйлдэл гаргахгүй байх ёстой хэмээн анхааруулжээ. Хятад улсын хувьд Тайванийн арлыг Хятад улсын нэгэн хэсэг хэмээн хардаг бөгөөд хэрвээ шаардлагатай бол хүчээр буцаан нэгтгэх хэмээн сүрдүүлж байсан удаатай. Харин шинээр сонгогдсон ерөнхийлөгч Цай Инвэн Тайван улсын шинэ эрен эхэллээ. Бүхэл чухал асуудалд бүхэл улс төрийн намуудтай хамтран ажиллана хэмээн амласан байна. Тайваны ард иргэдийн хүсэл бол Хятадтай харилцах харилцааны үндэс байх болно хэмээн тэрбээр онцлог хэллээ. Би хоёр талын эрх болоод харилцан үйлдэлтэй үндэслэн хоёр талд хүлээн зөвшөөрөгдөхүйц арга хэрэгслийг олох хариуцлагатай байх ёстой гэдэг дээр онцгой анхаарч ажиллахыг хүсэж байна. Бид ямар ч өдөөн хатгалга хийхгүй, харилцааны тогтвортой байдалд занл хийсэн ямар ч үйлдэлийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн тэрбээр онцолжээ. Мөн тэрбээр Америк, Япон улсуудын дэмжлэг туслалцаанд талархлаа илэрхийлээд Тайван улс бүсийн энх тайван тогтвортой байдлыг дэмжиж ажиллана гэдгийг илэрхийлсэн байна. Тайван Хятад хоёр орны төрийн тэргүүд түүхэн уулзалт хийснээс хэдхэн сарын дараа Тайваны ерөнхийлөгчийн сонгуул боллоо. Энэхүү сонгуульд Тайван улсын уруудж байгаа эдийн засаг болоод Хятад Тайваны харилцаа ихээхэн үүрэгтэй байсан хэмээн зарим их сурвалж мэдээлж байна. Тайваны иргэд ерөнхийлөгчээр Цай Инвэнийг сонгогдсны дараа өөрсдийн байр сууриа илэрхийлжээ. Тайваны иргэн Тао Жианхуа хэлэхдээ эх 4 жилд бид Хятад Тайван хоёр орны харилцааны асуудал нэг тийшээ шийдэгдэхгүй байх вэ хэмээн имэж байна. Орон нутгийн эдийн засаг цаашдаа ч үргэлжлэн дордож дипломат харилцааны талаарх тулгамдсан асуудлуудад ямар ч амжилт гарахгүй байх вэ хэмээн хэлсэн байна. Гэхдээ энэ бол ард түмний сонголт байсан гэдгийг олон хүн ухамсарлаж байна. Тайпей хотын иргэн Чоу шинээр сонгогдсон ерөнхийлөгчөөс их зүйлийг хүлээж байна. Тайваны ирээдүйн төлөө маш олон өөрчлөлтийг хийх хэрэгтэй байна хэмээн өөрийн байр сууриа илэрхийлсэн байна.